Сайн байцгаана үзэгчтэй. Намайг ган үлцээ гэдэг. Би гэрэл зурагчин аялагч. За идхэд бэлнэ. Бэлэн. За яг цаг л гаргацсан. Ингээд гаргачих. Тэгээд шавар усан суугаад хэд гонж мандад бас ер хэр ирвэ гэдэг чигээр харагдсан шүү дээ. Тэр бие нүү чи тэ хэр дайчин байна гэдэг. Ер нь юу яадаг вэ? Таны зогсоол хэлгөө. би ч нөгөө юу яагаад явчихдаг. Шиддэг мах ашиглаа. Сайхан явчихдаг байсан юм чи. Шин технологи ингээд Can you feel it? Jack Wolfskin. Хээрээ бэрхий. Jack Албаны дистрибьютор BTF компани. сайн байцгаана үзэгчтэй. Намайг ган үлцээ гэдэг. Би гэрэл зурагчин аялагч. Тэгээд Видлвистэй хамтраад бид нэг сонирхолтой төслийг эхлүүлэе гэж шийдээд хамгийн анхны дугаараа эхэлж байна. Телевизийн ажил гэдэг миний хувьд бол арай жоохон төсөө ажил. Гэхдээ эхлэе гэж бас өөрийнхөө аяллыг амьдралынхаа айгүй томоохон хэсэг болсон нэгэн хэсгийг хүмүүст бас сонирхолтойгоор хуваалцъя гэж шийдээд энэхүү нэвтрүүлгийг энэ хамт олонтой хамтарч хийхээр болсон. Нэвтрүүлгийн маань үндсэн зорилго болохоор соёлтой төв болсон аялал жуулчил одоо Монголын иргэдийн сүүлийн үед сонирхож ихээхэн хийгээд байгаа дотоодын аялал жуулчил гэдэг зүйлийг анхаарлыг хандуулъя гэж хүсэж байна. Мөн тэр дотоодын аялал жуулчлалд дагаад аялагчдын маань аяллаа боловсрол нэлээд тийм сайн байгаасаа цэвэр одоо сайхан аяллыг хийдэг болоосоо гэсэнтэй өөрийнхөө зүгээс бас нэвтрүүлгийн хамт олонны зүгээс оруулж байгаа хувь нэмэр маань энэ юм багамаа. За нэвтрүүлэгт болохоор би нэг удаагийн нэвтрүүлэгт нэг найзыгаа эсвэл хэн нэг өрнө. Тэр өргөцсөн зочин маань надтай хамт нэг өдөр нэг хоног одоо хаа нэгтэйгээр аялаж миний аяллаа нэг хэсэг болсон майхан тонж зураг авахт минь хамт явж мөн одоо аяллаа сонио хачин тэр бас оролцогчдын маань аяллаа талаарх сэтгэгдэл хөгжилтэй сонин явдлууд гэх мэт зүйлүүдийг хүүрнсэн ийм нэвтрүүлэг байх зорилготой байгаа. Тэгээд анхны дугаар болохоор би нэлээд бас сандарч байна. Бас алдаа оноо гарч магадгүй та хэрвээ миний алдаа оноог надад хэлж шүмжлэйлгэх хүсвэл мөн манай нэвтрүүлгийг цаашид өргөжин дэвчгэд бас өөрийнхөө санал сэтгэлийг хуваалцъя. Бичиж гэвэл манай Facebook пэйжээр орж бас санал бодлоо бичиж болно шүү. Тэгээд манай Facebook пэйжийн маань хаяг мөн Twitter-ийн маань хаяг энэ доогуур явж байгаа. Та бүхэн анхаарлаа хандуулаа. За ингээд энэ нь бол оршил хэсэг байлаа. Би өнөөдрийнхөө дугаарт нэгэн найзаагаа урьсан. Агийн буюу Алтан гэрэл гэдэг нэг найз маань байгаа. Тэр найзаагаа оролцооч гэж хүссэн. Өөрөө болохоор бас ийм аял бас залуу хүний ийм сонирхолтой амьдралын хэм маягт бас дуурлж явдаг нэгэн байгаамаа. Ингээд би Алтан гэрлийнхаа гэрийн гадаа ирсэн байна. Одоо түүнийгээ би уцаж дууднаа. Ингээд аялал маань цаашид ганцаараа биш хоёр хүнтэй болж явах хэрэгтэй. За аги найз нь гэрийнх нь гадаа ирсэн байна. За гараад ирээрэй хөш. За юу вэ? Яа. За идхэд бэлнэ. Бэлэн. За яг цаг л гаргацсан. Ингээд гаргачих. За. Бодсон шүү. Энэ зайд ирчихвч. Би зайвилчээ. Жоо тогоо шанах. Ойр цурын хоол ундны юм гэрэлж Одоо хийдэг. тэгэл өнөө ороо мороогоо тогоо чи ур чадвар жиггүй үзэл мэдтэй. Танараа оролтын даа. Би ч одоо Миний хайрцагч юм. Чиний нэг юм чичмэр дамжиг шүү. Тийм үү? яах вэ? Хэрэгтэйгээ татчих байгаа л тэгэл болчих. Энэ дүүх мэгтэй болчихсон. Би ч өөрөө бас их навч болж байна.
аялж явах чи хэрэгтэй гэсэн бүх юм бол авч. За сууч хөрш. За юуны төмөнд анхныхаа нэвтрүүлэгт орсонд маш баярлалаа. За тэгээд энэ аялал нь хотоос гарна гэдэг чинь тэгээд ер нь амрах хамгийн дээд хэлбэр гэж боддог шүү дээ. Ер нь Монгол хүн бол энэ тал өдөө нутагтаа явж ээж л ер нь жаргалтай шүү. Өвөлч бай, зунч бай нэг юм Вашингтон донд нэг тавчдах, бачуурах үе. Яг Монгол хүндэл заавалч ирдэ шүү. Эхнэр 2 хөө, 1 охин, ам бол 5. Өнөр дагуулгаар өнөр тооцогдгоо тий. Тий. Бас яхаа тэгээд цаашаага яндан зингэрүүлийн төлөвлөгөө бас байгаа. Шөө өнөр болохоор шөө өнөр болж штт. Энд чинь ер нь бол тийм би ингээ боддог байхгүй. За нэг хүүхдтэй үйл нэг за амьдралд те нэг за хүн одоо юу гэж болох юм бэ? Миний бодлолд өртөө юм шиг те. Хоёулаа үйл нэг за эхнэрийнхээ өөрийнхөө өртөө ингээ яг тэнцвүүлээ те. 3 байвал нэгээр илүү болгоо те. 4 5 гэдэг ингэх юм бол улс орондоо хийж байгаа аюу том бас тийм жинхэнэ хөрөнгө оруулалт. Тийм хөрөнгө оруулалт байхгүй те. Монголын хүн ам өсөх хэрэгтэй гэж бодож явдсан шүү дээ. Аялалт бол ер нь жилд аль хэр болов уу гэж. За аялалт энэ том баг гэж одоо ялгуул яад юм гэхээс ер нь л болж игүүл нэг салхин гарчих бодсон шүү. Зөвхөн дутагдaltaй манай Улаанбаатар хот тойроод аялал жуулчлалын одоо энэ орон нутгийн аялал жуулчлал гэж хэлэх үү? Тийм. Одоо ийм маршрут хийжлээ тийм. Тийм дотоодын аялал жуулчлал юм аа. Гэхдээ бас яг энэ хот орчмын энэ аялал жуулчлалыг жоохон хөгжүүлмээр энэ санагддаг юм. Гэхдээ одоо би салбарын өмш болохоор бидний хэрэг гэж юу аах вэ? Гэхдээ одоо ингэ яваад үзэхээр манай хот орчин чинь гоё газар байдаг шүү. Одоо энэ аялал гэдэг дурлал цөмөрөө ингээл яваад байна л та. Өөр ямар гоё сонирхолтой хобби байна? Тэгээд хобби юм уу биш юм нөгөө хобби мобби гэдэг зохион бичлэг багтч англи хэлний хичээлийн юм дээр нэг ном унших гэж бичдэг байсан. Яг үнэхээр бол тийм хоббитэй шүү. Тийм аа. Бүр тухтай газар бэлдэж байгаа ном унших. Үнэхээр сайхан. Аялал бол ерөөсөө энэ Монгол хүний цуснд байгаа юм баг гэж боддог. Харин тийм өнгөрсөн жилийн одоо тэр нөгөө нэг яг хүсгэл далайн руу явсан аялалчгүй. Тийм. Бүгдээрээ доорлож шүү дээ. Одоо жишээ би олон жил хажуугаар өсөж амьдсан л да. Маш олон жил. Тэгээд хамгийн эхлээд нэг ор хоронтой болоё гэж хүн бодох хэрэгтэй тийм. Тэгэхэд зээл тавиал анх машин авчихсан баг. Машинаар явах гэж байгаа. Хөдөөл явах гэж. Тэгээд Opel Montero гэдэг машин аваад тэрнээс өндөрдөө. Зээлэр лизинг, банкны лизинг гэж нэвтрэнгүүт аваад. Тэгээд тэрнтэй хамт ерөөсөө л нутаг орон хөдөө гадаал явах гэж. Монгол хүн болгоныг анзаараад байгаа. Хамгийн их машин авах. Харин яаж хийж байгаа машин яах гэж энэ чинь яг л нэг сайн морьтой байгаа юм шиг энэ уудам сайхан тал нутгаараа энэ сайхан орноороо ингээл аялаад явж явах хүсэлтэй. Монгол хүн бол чөлөөтэй тэгэл хөндлөн гол сум ажиглаж байгаа байсан. Тэгэл энэ тэндгүй ингээ гоё ямаад илгэцсэн, бооц хоошуураа тавьчихсан. Тэгээд налаагаад хэвтэж гэж жинхэнэ жаргал гоож. Майхан саваа барьцсан. Тэгээд энэ бүр яг дотор байгаа маань чиний цуснд байгаа юм аялал гэдэг бол. Энд чи зөндөө олон ач холбогдолтой юм шиг юм уу? Аяллаа. Тий, эх орноо танин мэднэ. Хайрладаг болно. Тэр сайхан байгалыг хартсан. Тэр чи нэг эвдэнхгүй юм шиг, ухуулахгүй юм шиг, өөр хүнд алдчихгүй юм шиг гэдэг сэтгэлтэй болно тийм. Анд нөхөд бас танигдана. Тэгэн штэ. За ингээд манай юун дээр намархан уралж байна тийм. За яваад мод өчр гişүү түгээл ирэхэд хэн сэтгэлээр яв, хэн нэг дэгсгээд байна. Өлсөд нэг жоох ядруу цутраад нэг хүйтэн бороо өнтер ороод машин тэрэг хээр эвдрээ шавар усан суугаад хэд хонж манахад бас
бас хэр ирвэ гэдэг чинь харагдсан шүү. хэр бие нөөж тий. Тэ хэр дайчин байна гэдэг. Ер нь юу яадаг танигддаг юм. Тий. Би бол ер нь тэгэл ихэнхдээ л ганцаараа хэлчихдэг шүү дээ. Ихэнхдээ л ганцаараа шүү дээ. Тэгээд олон ч хүмүүс хамт явж болох уу гэж асууж идэв. Яа ганцаараа явж ингэж асууж. Тэгээд ер нь энэ нэвтрүүлгийн санаа манаа чи юм тэгсгээд орж ирсэн байхгүй. Хоёр дөрөв визэд хэмжиж ганцаад явна да. Тийм үү. Ороо нэг амархан юм ажиллах. Айдын юм жоо хөнгөн байв. Хялбар байна. Айдын би дахиад ороо шавтаа. За одоо аяллаа буудлах газар. Сайлаа тий. Сайлаа. Би бол энд ирж байгаагүй юм байна. Их сайхан ам биш тий. Сайхан. Ерөөсөө нэг олон нөлөөр гიშгдээгүй. Тэгээ ус ороомоос айтай, мод уцаатай. Одоо ерөөс яг энэ навцаа бол гоё гიშгэн байна шүү дээ. Энэ навцаа буудлаа тэгээд гал мал төлөй хоол онд эргүүлээ тий. Гарын аваад өгсөрнө гэдэг. Хоол хийж өгнө. Би ч юм бол майхан өгсөрөхөд бол бас гайгүй нэлээ олон майхан олон жил майхан барьлаа шүү дээ. Тэгэл бас гайгүй байна. Хүний хоол нугасгүй гэдгээ эртгэлчээ. Хоол чигэл үзээд байна шүү дээ. Тэгэл одоо би бол майхан муу шүү. Найзтайгаа хонгор хэлсэн дээр очиод майхан барих гэж байгаа. Сүүлдээ нөгөөдх нь өмөрөөд унтчихсэн гэдэг. Юу биш. Яа. Тэрээсээ ойсох шиг майхан байна. Хоёул үзсэн үлдээ нөмрөөд унтцсан. Шүнж харахгүй ч байсан, гэрэлгүй ч байсан. Говийн шүнж гоё л доо гэсэн. Тэ. Хангаач хэлтгүү тэгээд ер нь Монгол муухан нутаг байхгүй гэдэг чинь. Тэр эцтэй. Заамшлсан майхна хоёр та тий. Буураад. Энэ бол одоо миний нөө аяллыг нэлээд олон жил хамтарч байгаа Жак Вэлскийн тий тэдний манай нэвтрүүлгийг бас сагуулж өгсөн шилдэг бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд юм аа. Барьж чадхул гэхээс Монгол хэлсэн нь амархан гэсэн. Нөгөө юмнууд нь холбоотой гэсэн. Би бол барьж гисэн гэж шүү бас. Наачи юм үгүй шүү. Гисэн гэдэг чи бас. За бодлоо хоёлаа. За хаана хараа гой махна хаана сонгочих гэж байгаа л хоёлаа. Энд бол болж байна те. Хиттэн шүү дээ. Тэ. Ганцын ороо. За зэнэ бүрээ. За тэг. Хоёулаа наадчих юм. Ингээд. Ийх. Өнчөө шивтэх юм. За нараа хавтгаа байна. Тийм ээ. Яалгүй нааш. Тийм байна. Бүхий одоо ингээд нэвтрүүлэг цааш нэрчиж байгааг харуулж шүү дээ. Come on, we gotta do that.
Ийм бариад хэлсэн. Ава. Хогны ут энэ бай. Жижигхэн нэмтгтэй гайгүй байхаас. За хөө гэлс нэг хоёлаа гэрэлтэй дээ. Гişүү дүүж. Дави түгээс. Чи өөр дөө яаж. Давж ширлэг цай тавьчих. Тгүү. Шууд хоолой тгүү. Оо яасан ч гэсэн. Толгой модгол янз бүр билүү шүү дээ. Дави гişүүнд яваад. За. Сансыг утгад харин буураа мод ихтэй. Таны одоо халах тоогч галыг би бэлдээ да. Ойртол. Одоо авчих. галаа сахана хариулт. Зүгээр зүгээр. Асна. Өвлийн бүр начгас үүтэнд галт ингээс авах. Урдлаас хаалаа өргөл хойтлоос хүүтэй шүү дээ. Тэ. Тэгэл байсигээд ингэж хав зогсоод дэрсэн. Тэнгит гацар бацар даараал. Тэ. Тэр шүү дээ гэдэг шүү. За одоо шаардлагатай юм юу вэ? Одоо шаардлагатай юм гайгүй дээ. Гайгүй. Эхлээд цай чалах гэж нөө шууд хоол хийж байна. Жохон цай чалж байгаа. Саваа байх гэж. Аа. Ингээд та. Бараг жил хэрэглээгөө санаж. Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг ирэх. Jack Албанисны дистрибьютор BTF компани. За өнөрч чинь өнөрч шүү дээ. Аа өнөрт нь. Одоо энийг би нөгөө модоо жигж бэлтгэв байна. Томгоор юу нөх чи хоолны дараа хэрэг болно. Чулууныхаа хэрээр Хөндлийнхээ хэрэг хүлээж ийн гэдэг шүү. ингээд галтаар хийсэн юм сайхан шүү. Наяр нь уцлаад л гоц. Уцалж байна. Тавтахгүй л нэрэн чи. Утгана. Утгах яг би. Утгахгүй болоо чи бондгороор юу яачих шүү дээ. Болчвол тэ. Наач салаад шүлэн дотор хөвж явах хэрэгтэй шүү дээ. Идчих жиг дээр амд таарч явах хэрэгтэй. Наач. За тэр бондгор шарын бутлаа шүү. Харагдахгүй нөө. Та нүн харагдчих واخ. Аа зүгээр зүгтгээд аянд бутарч нэмэр хийж. Нэг хол ирэхгүй те. Дөрөв хахалт. Энэ шалчин бас цагаад бол хаагадгүй юм байна уу? Бас авьяас шаардах юм тест. Би энд бол юм хайгуул ажил хийж байна. Зүгээрээ наач нэг гом тохоо. Задарч. Тийм сэтгэлд үлдсэн сайхан аялал байна уу? Гэр бүлтэй Сэтгэлд үлдсэн. Гүйл өмнө аав ээжтэй исэн гэл. Найзуудтайгаа би орог гişүүнээ бартал гарсан. Монгол орны өмнөд зэг шүү дээ тийм үү? Зэг. Тийм зосон улаан толгой байдаг юм блэ. Хилийн тэмдэгт байгаа нь байна. Тэгээд ихэн бодогддог л. Тэгээд ерөнхийдөө яг хилийн цаагуур нэг автоцом тавьчихсан. Харагдчихл байгаа. Зам харагдаад. Тэгээд өөр улсын нутаг дэвсгэр харагдаад. Тэгээ одоо энэ өргөн одон нутаг дэвсгэрийг бидэнд үлдээх гэж бид ингээд их орныхоо нэг өнцөг дээр нь хараа бэлчээгээд харж байхад
сэтгэл бардам суух гэж мөн ч олон хүн амнаас нэлээд цусаа зориулж дээ гэж бас бодогдно. Ер нь их тийм тэр толгой дээр гараа суусан бол хөөрөөд зураг авахулаад байгалийн сайхан гэж юу нэгдэггүй бил. Өөр ирэхгүй гэж гарч ирээл хүндэтгэл бах хүндэтгэл тэгээд омгшил омгшин тэгээд бас их бодолтой байт. Тэг. Би нэг очив. Их салхитай өдөр. Тэг овийн шорооч гэсэн мондог шүү дээ. Айхтар салхитай өдөр очив. Тэгээд надад нэг тийм зураг байт. Далбаага бариад ингээд зогссон. Хамаагүй тэгэхээр Шороонд тий шороод. Тэгэнтэй. Далбаатайгаа аваад хийсэл бараг хүний нутагт очив. Нэг ийм багны цаатлын жолоо хятад жолоо гэхлээр сони санагдаж байгаа тийм. нэг л өөр чулуу тийм. Өөр жолоо тийм. Тэр нэг л жолоо биш. Наа чи жигэн аяг байна гоё. Энд ч бол одоо тэгэл хоолой чинь цайгаа чинь шууд аваад эндээсээ идэж уучин. Баг гэж горих мөрхөнд очих юм шанаг манаг болчин. Их хэрэглээтэй. Тэгээ шиг ингээд усмсанд орчих нь байна. Оо ингээл хамбар сэрэн. Жигэн аяг байна. Энэ бол одоо 2 дугаар хоолны тавх штэ. Тийм байна. Тий. Энэ дээр бас Удаатай болмол удаатай ургамааргаас гаваад моолж тэгэл тийм байна. хамбар сүйдэл 2 хүний аяг болчин. Бас гоё юм уу. Би чинь голдоо тэгэл зах авцаагаас л эсвэл санд оолвчт. За яг уу. Авчих. Ер нь л болсон шүү, ер нь болсон шүү. Ер нь л болчих шүү. Та би ч төвчээргүй үнтэй. Болно гойм л болцсон байвал наач. Болчих үстэй хөө. Яа. Үнзинөө. Жохон давс их хүн. Тийг үү? Жохон давс ичвэл тэгэл болчих Давс гэдэг. хөдөр. Тэр авч. Айлаа. Айлаа. На цагаан чи яг өмнө ч юм байна. Оо юу? Би ч то мэдгээр ингээл өөрийнхөө тавраад авчих шээ. Хий. Ажиг. Юу хайхадлаа ш. Би өстө давс хийж үзээгүй. Зүгээр л давс ярьж чаддаг шүү дээ. Их багын тухай бол сайн Ярь. Торхоргүй аяг байна дүү наач. Ер нь бол ороод ахаар байна. Хойролтон дээр бол ер нь яг арай л урдуур зүтгэж яхад бол ер нь нэг юм дуулахаар л аяг биш наач. Бас аяг гэдэг нэр их жоохон багдах маягтай тийм. Зарим нутагч нь том аягыг чинь гавал гэдэг үстэй. А тийм үү? Гавал аяг гэдэг. Хөсгөл мөсгөл манай хатан талынхан бол гавал аяглаа гэж яддаг юм л. Зүг. Том юм нөгөө том бодатаа аяг байдаг шүү дээ. Олон л явж явах гэдэг чи ер нь. Хинжгэр аяг байна. Төрүүлч тайрал нэмэр ганцхан аяг гэлэхэд явчих юм шүү. Ганцхан аяг гэл талыг аваад Ганцхан аяг гэлэж. Jack Wolfskin. Хэрэг ирэх. Албан ёсны дистрибьютор BTF компани. аял баял гэж энэ тэнд ингээд явж хахад бас хуур сайхантай таарч юу харав. Харж ийсэн. Говьд бол ер нь таарж ийсэн шүү. Говьд одоо харсуулт. За тэр говийн баг ихэнх капитан харсан да. Тэгэд урагшаагаас тэр нэг 10 алж гэдэг нэг аал зугаас. А тэр чи хортой гэж байна шүү дээ. Хортой гэсэн юм хоёр зэсэн юм шиг Зэсэн шуутай. Тий. Маш хурдан гүйдэг. Том бас тэр чи. Том. Тэрчээс ингээд газар гүйж байгаа нь ингээд бас урттай багчлаа. Ингээд гүйг явчихдаг юм шүү дээ. Тийм үү. Тийм үл юу н харж байгаагүй. А тийм үү. Хүүхд байх юм би чинь өмнө говьт тэр бас 10 жилийн хүүхд байсан шүү дээ. Сонсч л байсан болохоос би Байд юм л шүн бол бас бодоо шүү дээ. Гал мал түлхээр гэрэл түрээд ирд юм л. Тэгээ бид нар нэг хоёр нь машин дуунтаад хоёр нь майхан дуунтсан. Тэгэл одоо нөгөөтг чинь гайгүй шивдээ мөвдөө гэл яриад өглөө босч ирэл манай нэг дүүх сунаагаал гараад байсан чинь майхан дотроос нэг нөхөр гараал гүйжсэн. Хүмүүсээ хадчих. Өдөр чи амар яриад авч. Тэгээд юу яхаар хадчвал яах вэ гэсэн чинь за дом нь бол хадсан хэсгийн мөнгөн хутгаар огтлж авд юм да энэ гэж яриад. Тэгэхээр чи хазуулаагүй дээр байсан. мөнгө утга яах вэ те? Хазуулчлаа гэхэд яа. Өөр хортол юм шиг үлээ. Тэг харахад эвгүүлдэг юм хоёр зэс хөшөөтэй. Маш хурдан хөдөлгөөнтэй. Говьд бол тийм 10 алчнаас болгоомжлмоор юм билээ. Таардаг юм билээ шүү. Нилээн байх шинж тийм бил. Харин зүгээр хангаа манга энэ баруун зүгээр явахаар алуус боломжтой сураг байна уу? А би ч юм бол ер нь алмастай одоо хэд таарсан юм бэ? Гээл удлаа яриад гэдэг. Таар бол одоо баларх байл гэдэг тэр чинь тий. Тэр одоо нөгөө
хувьсгалын жилүүд житгэрийн толгой буурсан гэдэг шиг. Алмас гэж сонсогддог удацсан юм шиг байгаа. Тэг байсан бол одоо мөхчин юм биш үү? Энэ алтан уулсуудаар гэж яриа байдаг шүү дээ. Алтан уул байна тий. А сүүлд бас энэ Доронтын тэр нэг нүмергийн тишээ нэг уулнууд байдаг. Тэр өөр бас нэг аламжтай газар байдаг гэл. Сайхан би нэг фэйсбүүкээс харж ирсэн нэг юм жижигхэн зургийг ингээд татаад голд нэг өндөр юм өстэй баавга шиг юм зогсож байгаа тийм нэг зураг байсан. Тэр гэхдээ үнэн бодол мэдэхгүй шүү дээ. Тий? Нэг тийм л болчихсон. Би бол одоо таарсангүй дээ. Чиг хааши тий. Гэхдээ ингээд их аялтан хүмүүсээ сонирхоод бас асуудаг. Хууч яриа юм сонссон байж мэднэ гэдэг. Одоо манай нөгөө хүрээлэн төслийнхэн байна шүү дээ. Тэгээ Уян Бадрах асууж шүү дээ. Энэ юу байна уу гэсэн чи за тийм байхгүй. Бараг тэр чин мазаалаа юм шүү гэж. Тэгж хэлж яа лээ. Ер нь ингээд аялсан хүмүүсээс үг сонсох юм сайхан шүү дээ. Юм мазаалаа газар нутгийн давхцах болцоотой юм биш нэрэ. Алтан уус гэдэг чинь яг л мазаалаа нутгч их говийн дархан цаастай газар. Гэт ингэхлээр бас ер нь л тэр хаваар л гэж ярьдаг шүү дээ. Тэ яриа их гардаг. Одоо жишээ нь говийн олгоо хорхоо гэж байна шүү дээ. Байнч гэх байх втэ алдартай. Тий. Тэгээ одоо олгоо хорхоо юм уу ингэ бичгээр өхлийн өтмөт энэ төргээд англи нэрээр гарч ирнэ. Интернетээр бол зөндөө Монголын говьд байдаг энэ төргээд том газар доогоор явдаг харсуун хөтөг энэ төргээд тийм домогтой. Бүр кино хүртэл хийсэн байсан тий. Тэгээ нэг кино мөн хүртэл хийсэн байсан. Тэр чинь бол интернет байж байгаа шүү. Тэгэхээр Монголын бол бас л их сонин домог. Одоо нэг Лох Несс гэдэг нуур байгаа шүү дээ. Тий. Нэг амтан цухуулсан гэдэг. Луу цухуулсан гэдэг. Тэгээ нэг юм амтан цухуулсан тэрийг харсан гэдэг тий. Тэгээ нэг үлэг гөрүүл маягийн юм шүү. Далайн авснаас цухуулсан гэдэг. Одоо тэгээд аялал жуулчлалын төв болцсон. Тий. Лох Несс гэдэг нуурыг хинч гисэн харахыг хүсэж байгаа байхгүй очоод. Энэ нэг юм цухуулсан нуур мөн үү гэдэг. Тэндээс бол цухуулсан хэсэг нь хамаахгүй. Цухуулсан гэж яриа бий болцсон. Энэ шиг бидэнд уг нэг бэлэн юм байж байгаа. Говийн олгой хорхой гэж юм байдгаа. Ер нь бол аялал жуулчлал говь гэдэг чинь энэ шүү дээ. Эндээс ч нэг хорхой чинь цухуулсан шүү дээ гэж ингэж бас ярьж болмоор санагддаг. За галын дэргэд сайхан хууч хөрлөө тий. Тэглээ. Ер нь сэтгэл ямар вэ? Сайхан маань өөс сайхан ч байлах. Энэ сайхан агаар галын дэргэд Цайлын ам сайхан газар байна уу? Одоо цаг нэлээ хөөрхөн болчих шүү. Унтаж амарх. Тэгээ амраад амар та. Одоо тэнд нөгөө нэг зориулсан сайхан майхан сав маань байж штт. барьсан байх юм байна. Барьсан. Бариулсан байх юм да би ч бариад өгдөг. Тэгээ хамжил барьсан штт. Сурчил байна. Дараагийн удаа бол арай л туршлагатай байх. Тийм байна. Тий. Дараагийн зочин дээр бол ирээс хормод идэд барих юм. За унтъя. За тий. Маргааш флекс тусах. За сайхан мураа. За сайхан мураа. За. Өглөө эрт босноо. Эрт босё. За би ч гэсэн гэдэг юм аа. Энийг татчихнаа бас. Сайн байцгаана үзэгчтэй. Намайг ган үлтэй гэдэг. Би гэрэл зурагчин аялагч. За аялахад бэлмэ. Бэлэн. За яг цаг л гаргацсан. Ингээд гаргач. Тэгээ шавар усан суугаад хэд хонж мандах. Бас ер хэр ирвэ гэдэг чигээр харагдсан шүү дээ. Хэр бие нөө чи тий? Хэр дайчин байна гэдэг. Ер нь юу яадаг вэ? Таны зогсоол хэлгөө. би ч нөгөө юу яагаад явчихдаг. Шиддэг махаа ашиглаа л. Сайхан явчихдаг байсан юм чи. Шин технологи ингээд Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг ирэх. Jack Албан ёсны дистрибьютор BTF компани. Орцоорахтаа бүлээн салхи зогсоол хэлгөө төрөх машино шахимада охибэ
За өндөгтэй цай. Хотлаад. Юм бол өндөгтэй. Шуах ухамтай гэхдээ Хөдөө тэрэн дээр л дээ. шарвдаатай. За. За. Оо янзээ. Энд юм уу? Тий. Сүүл амтгч штэ. Янзээ л авалж. Үлцний алуус авраг ичгүй тэгээ байжгүй. Хийчилдэх. Нөгөө даргаа гадаа бороо орж ийн орж игүй гэдэг шиг. Цаочныхоо голыг сэлчихгүй гэдэг шиг. За сайхан болсон. Над нэг юм дэмий бодлоо. Дэмийч бахтай. Өөртөө ч бас хүн амт шоолох болов гэж бодоод. Юу л одоо майхан барайл хэрэг гэр хийгээл ингэж явсаар хагаад аюу болон газар хонсон баг. Хонж үтэйгүй газар ер нь байгалийн үзэсгэлэнтэй монголчуудын сонирхдаг сайхан гал эсвэл хоорондоо ярьдаг хөөрдөг газруудаас явж үзээр хагаад ихэнхдээ нь очоо майхан барай ходцоо. Тэн дээр ингээд нар мандахыг харлаа, нар жаргахыг харлаа те. Бороотой шороотой айлын нүцэд ганцхан газар майхан барьж үзмээр санагдаад. Хотын яг богдуулын уртлын тэр нэг юм нөгөө ардын хувьсгалын тэдэн жилийн хоймоо гэдэг нэг гэр пластик тэр уул шүү дээ. Яг тэн дээр нэг майхан барьж хономор санагдаад байгаа. Хотын гэрэл ингээл яраатан те. Нааталт нэг майхан барьцсан. Тэгээд хонол одоо. Тэгээ зовч уурлаа. Хаана бол хаана унах юм шүү. Болно л та зүгээр яг хүн ингээ бодож баян зүрх хайрхан дээр тийм. Болно ш зүгээр. 10 тишээ сонгон хайрхан дээр. 4 хайрхан дээр гараал те. 4 хайрхан дээр гараа. Хайрт минь гэж байгаа. Дараагийн зочтой ингээ 4 хайрханд тойроо явбал. Бас болох юм тийм. Тэтээг юм ингээд бодочлаа. Тэр уртал дээр очиод юу байх юм бол хүмбэл ингээ бодох газар бондсон шиг заавал хотын хаяанд энэ байхын тоноод гэдэг. Би л одоо газар болгон байхын барьсаар байгаа. Тэгээд тэнд нэг байхын барьж хонвол гоё юм болов. Эсвэл хотын төвд өндөр байш ингээ ороод тэр 60 дахин тэр. Зураг энэгээр ер нь авч ирсэн үү? Тэр нэг хальстай. Тэгээд ингээ харахаар дотор талд нэг ногоон улаан гэрэл асаа тохируулдаг энэгээрээ. Тийм аппарат байсан. Никон механик. Тэр чинь ингээд барагтаа бол гарахгүй. Яг ингээ харж итэл гэрэл нь ингээд асаад ихсгэж багасгаал ингээд тохируулж байгаа дарахаар аюу гой зураг гарсан байдаг. Тийм аппараттай байсан. Том хайрхнууд хосгийн дээшээгийн тэр хөсг үзээгүй туршлага болов уу? Тий. Нэг мундаг уулчтай явдаг болнод байдаг шүү дээ. Тийшээ бол ер үзээг. Одоо мэрэгжлийн сонирхогчид нийлж хагаад баг болоод явдаг болчих шүү дээ. Ингээд ер нь жоохон юмруу өксөх дуртай хүмүүс ялгардаг шүү дээ. Энд очиод амралтанд хоноод өглөө босгоо зарим нь алга болцсон ингээд. Туул руу өксөө явж байдаг шүү дээ. Эсвэл уулан дээр гараад ирлээгээд ингээ буугаад. Уулан дээр гараад ирлээгээд хэлсээрчсэн байна шүү дээ. Тийс ялгараад байгаа юм. Огн тэгж явдаг л хүмүүсийн нэг л дээ. Тэр мундаг том сайхан хайрхнууд гарч ирсэнгүй. Хамаа бол хөдөлжлөх хэрэгтэй гэж. Хөшдөг болохоос өгшөрдөггүй шүү гэдэг чинь тий. Өгшөрч өгөхгүй. Юу лээ. Хөшөж өгөхөөс. Юу явагддаг гэдэг лээ. Нэг үг гэдэг чинь. Хөшөж өгөхөөс өгшөрч өгөхгүй гэдэг. Тий, тийм. Би чамд энэ нэвтрүүлэгт бас нэг тийм сонирхолтой зүйл байлгаж магадгүй гэдэг нэг юм бэлтлээ. Юу вэ гэхлээр 2000 оны ихээр GPS гэдэг одоо энэ үйлчилгээ технологи тий юунд гарсан. Олон нийт гарсан. Цэргийн зориулалтаа нууцлалын байж байгаа олон нийт гараад худалдаалагч ихсэн. Хамгийн анхны авсан хүмүүсээс нэг хүн нь ийм одоо GPS-ээр барьж очиод нэг газар координатаар юм нуусан.
юм нунгуудаа тэр координата өөр нэг найзтай өгöd. За чи сая GPS авсан юм чи би яг ийм өртрөг тэ ийм одоо газар юм нуулаа чи координатыг би чамаар явууллаа. Олоорой гэв. Нөгөө найз очиод тэрийг хайж олоод олсон гэж. Энэ бол дэлхийд одоо байж байгаа Joe Kitchen гэдэг тоглоомны хамгийн эхлэл болсон гэж байна. За. Тэгээд Joe Kitchen гэдэг тоглоом болохоор яадаг вэ гэхээр GPS координат ашиглаад нэг газар очиод ийм тэмдэглэгээ бичдэг үзэг харантаатай тийм сав нуун тэрийн дараагийн хүн очиж олоод тэмдэглээд тэгээ явдаг. Тэр сав бол тэнцэнэ байж хэдэн ч хүн очиод олж болдог. Ийм тоглоом байхгүй. Тэгээ би энд сая нэг Joe Kitchen цэг сая энд хийлээ л дээ. Ойрхон. Тэгээд тэрийг Сайлын ам гэж нэрлээд. Яг бол бид энэ Сайлын ам гэдэг газар байгаа. Тэгээд одоо тэр цэгийг яаж олох юм? Энэ өөрөө заах юм уу? Эсвэл нэтээс хайж сайт энэ төр орж үзэх юм уу? Ингэдэг. Тухайн цэгийг байрлуулсан интернетээр joekitchen.com гэдэг сайт дээр өөрөө ийм газар ийм координатор ийм цэг байрлуулсан гэдгээ хийгээд тэрийг одоо дэлхийн хэмжээнд гаргана гэсэн үг байхгүй зарлантай ийм цэг дээр байгаа шүү гэдэг нэг бүртгүүлчихнэ гэсэн. А тэнгууд аялах гэж одоо чи юу штэ үнэхээр joekitchen ингээд сонирхоод аялж байгаа бол энийг миний аялж байгаа орчинд ямар цэгүүд байна судлаад за ийм цэгүүд байгаа юм байна. GPS-эн дээрээ татж яваад тэгээд нөгөөдхийнхаа дагуу хайгаал яв. Яг юу байх хэвээр тэр нь ямар эд зүйл юм уу? Бичиг тэмдэглэгээ гэсэн үү? Жижигхэн хайрцаг савтай дотор нь тэр ирсэн гэдгээ тэмдэглэх үзэг цаас хоёр. Зарим тохиолдолд үзэг нь цаас нь л үзэг байхгүй. А нэмэх нь ахаад янз бүрийн одоо тийм сонирхолтой жижиг сүвнэр маягийн юмнууд байдаг. Нэг хөт чинь янз бүрийн зооснууд байж болно. Утасны карт тэгэл хүүхдийн жижиг сажиг тоглоом гэж янз бүрийн. Тэрнээс хэрвээ авах юм бол нэг зоос авах юм бол дөрвөлээд өөртөө байгаа Ямар нэг зүйл. төстөө нэгэн зүйлийг те доошлуулахгүйгээр төстөө эсвэл дээш үнэлгээтэй тийм зүйлээр сольж ингээл явна. Дараагийн хүн ирэхэд хоосон сав байхгүй тул тийм ямар нэг юм жигрийн мөлтөж авах хэрэгтэй гэдэг. Ястаа сонирхолтой юм байна гэж. Би одоо энэ саяны ямар ч хүн нээлттэй юм ба шүү дээ. Орос хүн байжсэн ч Америк хүн байжсэн ч тэр тэргээр л явж байгаа бол хүн л бол мэдчихлээ тэр юмыг олоод авах нь. Тийм энэ юм ингээл ийм GPS төхөөрөмж байгаад тэр цэг дээр юу байна гэдгийг ойрхон ямар зайд байна гэдгийг мэдээл тэгээд хайгаал олох юм бол тэр хүн өөрийнхөө тэмдэглээл. За өнөөдөр агийн боллоо тий. Аль тэмдэглээл яа. За одоо би сайлын амыг сая оруулсан. Маш ойрхон байгаа энэ бол. Одоо ингэ явахаар би харах нь шүү дээ. Наад явахлаар чи наад сумчин хөтлөл тэгэл чиглүүлээ зааш тийм. Наад сумчин шууд эргээл 45 боллоо шүү. За. Яг энэ сумныхаа зүгт явна гэсэн үг. Сумныхаа зүгт. Гэтэ сумчин чамд чигээр нь зааж ин магадгүй замд чи ингээд хад байвал чи тойрох морих те. Тэгмэл уул ус байвал ингээд бартаага гаргаж ил явна л да. Хөөе чи гоё юм байна. Хүмүүс үзэр төгссөн бол та зэрэг явж байна. За 6 м гэж. Тэгээд хүн болохоор сайн давтах хэрэгтэй. Тэгвэл нэг мэдхгүй хүмүүс олоод бас бороо. Ямар нэг юм энэгээр тоглож байгаа биш хүн олоод тий. Энэ ч ихтэй айхтар наривчлалтай заах шинжээ биш үү? Сум нь өөрчлөгдөөлөө. өөрчлөлтөө тэнэл байна. Тэнэлээ. За 2 м. Гэнэ. За дахиад хөдөлсөө. За 1 м. За одоо ингээл юу хайх хэрэгтэй юу? Энэ хөвд байна л гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө цэгээсээ эргэл тойрон 10 м радиуст бол найдвартай байх хэрэгтэй. 10 м радиус тий. Яг данк гэж сайн GPS бол бараг л авцсан. Радиус 10 м гэсэн бүр том зөө шүү дээ. Гэтэ одоо магадгүй юу таагаад байна тий. Диаметр нь 20 байх нь шүү дээ. Тий, тэнд байж болно. Гэхдээ наад чинь бол ер нь бараг авцарчаад байх шүү. Тийм авчирсан байна. За бодоо хад модны завсрал хийх байх та бодоо тий. Тэгээд ингээд хайш шүү дээ. Тэг чи газар нь ямар газараас шалтгаална тийм үү? Газар бол болохгүй юу? Болж болно. Газар болох юм бол бас нэг хүн хараа за энэ нэг бас ойлгомжтой ч гэмээр тийм тэмдэг бас тавина. Түүнээс эдгүү тал дээр булчаад те эндээс ол гэвэл те хүн бол яг радиусаараа яваад очин те. Тэгээ хавтгай юмны чи ямар бүгдээрийн сэдэж үзэлтэй биш. Хэцүү те. За энэ биш шиг байна ингээд. Юм хайж байгаа гэхэд амтны үүр мөр сэндэлэх гэдэг.
зайн хөдлөхгүй байна. Ер нь бол бас сонирхолтой байна. Сонирхолтой байна. Тэгээ бүр ингэж олохгүй буцах юм бол бүр Тэг бас урам хөдлөмөр тий. Явж очичоод. За чараа. Ястаа оллоо шүү. Аалз явж байна. Аалзнууд явж штэ. Нэй. Зэнх юм бол олох юм байна. Энд ч та. Наад чинь бол айгүй сайн жипс ингээ аваад ирдэг байхгүй. Тэмдэг байна. Тэмдэг байна. Романия гэж. Тийм хандин데. За. Романия. Харин байгаа юм дээ. За сэхлээдэр нүцчих. Ох, комсомолын нэмдэг байна. Тийм ээ. Комсомолын нэмдэг баг тийм. Ленин л хот. Тэг комсомол гэж нэг юм байсан баг. Манай хосол залуучууд дэвлүүр. Вон байна. Рубль байна. Тэнүүд юу юм бэ? 73 оны. Тэгэхгүй нэг бас л нэг Зоос чухал. байна тийм ээ. Тийм нөгөө талд нь өгч. Нөгөө талд нь ч нэг юм болоо. Аргацсан. За тэгээд моо баг шиг байна. Зөвхөн юм нэмж чадахгүй гэхдээ бичи тий. Наадах чинь нөгөө талаас нь. Энэ одоо нөгөө кэчний чинь нэр байж тээ сайлын ам. За. Бичих юм байна. За. Наад чи тэгээ тэмдэглэгээнүүд бас байдیں۔ Жишээ нь FTF гэж бичих юм бол first time found гэсэн. Суур шийдэн билээ. Өнөөдөр 22 гэчихэд чи FTF гэж бичих юм бол first time found. FTF гэж бичлээ. За TFTC гэх юм бол thanks for the catch гэсэн үг байхгүй. За. Тийм catch баярлуулсанд баярлалаа гэж байна те. TFTC. Энэ бүр байдаг тийм олон мэйл өччих тий. Мэйлээ өчөөд өөрийнхөө нэрийг өчөөд онсор өдрөө өчөөд тэгэл болчих жоо. Гэхдээ чи бол яг одоо энийг ингээд сонирхоод олж эхэллээ гэх юм бол нөгөө jokatchin.com руу гарч өөрийнхөө бас аккаунтыг бий болгох хэрэгтэй. Тэгжээж миний энэ юун дээр орж олсон гэдгээ баталгаажуулах хэрэгтэй. За манай одоо энэ урд Улаанбаатар уртлын богд уул шүү дээ. Богд ууланд бол чи онсор өдрөө өчөв. за. Онсор өдөр чи айгуу чухал. Богдуул нь би юу? Богд ууланд бол айгуу олон байдаг шүү дээ. Манчри хийдээс явах зам дээр нь олон байна. Ууршин нөгөө баруун ширээ дээр өөдөө өгчтэй хавтгай тэр замд олон байна. Болж байна. Гэчихэд гар марч тоогоч нахтай галтайслаа юм биш. За одоо яг чи ямар байсан тэрнгүүр нь буцаага Яг байраа тий. Тэгээд энэний ирэлд явах та. Саунд нь хийх бэлэг дурсгал, зоос тиймтэй явах нь шүү дээ. Харин тий. Тэгвэл бас илүү гоё болно. Тэгээд хүний тавьсан юмнаас аваад өөрийгөө байрлуулад явах бол илүү дурсгалтай. Тэгээд наадах гэж бичдэг аахгүй. Энэ гэдэг нь болохоор би тим хийсэн. Inside тий. Out гэхлээрэ тим авсан гэдэг. Энэ гээд нэг нэр өчөөд, out гээд нэг нэр өчөөд бас тэргээ бич тэмдэглүүл бас байна. Тэг яг байсан байраа нэ. Тэгтээ хүн бол энэ дээрээ яг тэгж л бодох юм байна. Хадны завсар нэг юм байна. Тэгтээ жоохон зовж байгаад олохоор бас гоё яах вэ? Гоё штэ. Хамгийн гол нь штэ ингэж байгаа байхгүй. Галтгооны хоор өнс давсны сав аваад иргээд хайхад бол бас нэг тий хайж байгаад олох тий. Эндээс ирээд одоо Улаанбаатараас 50 км-ийн явж ирээд нөгөө кэч гэдэг юм хайж олоод тэр чинь маш том зорилго болж байгаа байхгүй тий. Тэрийг тэмдэглээ сууж явах бол бас л кайфтай шүү дээ. Галтгооныг заримдаа хэцүү байж магадгүй шүү. Ванисто. Стэгдэг шүү дээ. Ирчүүдээс юу ч олохгүй. Давс аана гэсэн. Та нар юу ч олохгүй. Наа давс чинь сахар гэсэн хайрцаг дотор сод гэсэн саманд байгаа гэдэгсэн. Энэ сонирхолтой байна. Ийм хобби бол бас байна. Тэр яг нэг аялал нэг зугаатай болж байгаа. Тийм байна.
гар маа даад явдлаа ус тийм ээ. Гар марчтай өвөрсөн. За ямар ч байсан манай одоо бидний хамгийн анхны дугаарт жошноор оролцсон. Алтан гэрэлдээ баярлалаа. Тэгээ аялагчийн өөр би нөгөө түрүү хэлжсэн энэ хөтөнгөрийн орноор гэдэг аялагчийн гарын авлага маань энэ байгаа. Нөгөө ярьж энэ номоо бэлгэлээ. Тэг. Наадхан дээр ч юм бол одоо GPS координатууд бол бүх юмтайгаа байж байгаа. Jack Wolfskin гэж хэлж байна да. Тэгээд Jack Wolfskin бол яг миний байнгын хамтрагч аахгүй юу. Энэ одоо хөгжүүлж байгаа бүхэл төслийг дэмжиж тусалж явдаг. Алтай 5 богд. Хамар эсэлттэй асралтай гачлуур Өсгийн Хөсгийн дараалал явж байгаа. Даагуу гэдэг энэ координат нь байна. Гадарны байдлын чулуу. Алтан бревид. Шовжсэн газрууд байна. Бурхаалтан. Өрөн хаавал их газрын чулуу их нарт. За гоё юм байна. Наад ч юм бол их хэрэгтэй. Тэгээ хойдлолтод засаг захиргааны юунуудтай. За энэ ном болохоор миний хамгийн сүүлд гаргасан нүүдэлчин Монголын өвдөгчлийн каталог. Зурагчныхаа хувьд те. Өөрчн бас ингээд ажлын амжилт хүсээд гэр орнд чинь хамгийн сайхан бүхнийг хүсээд ингээд бас бүтээлээсээ ингээд урсгаж байгаа шүү. Жалаалаа. Маш баярлалаа. Зурагчин ан үлзий, аялагч ан үлзий гэдэг хоёрыг нийлүүлээд зураг гэдэг юм болгоцсон явж байгаа шүү дээ. Гэтэ наа чи ойртож чинь тий. Хуульчалтан гэрэл аялагчлалт гэх бас нэг л болно тий. Яг болох нь болно шүү дээ. Зурагч нь илүү нийцж чинь тий. Яг нь тий нэг шугамн дээр ингээд явж болтгоо. Ажиллаа хийж болж чинь. Аялангаа ажиллаа хийж болж чинь тий. За тэгээд ган үлзий гэл. 5 хүн ч гэсэн Видлизийн хамт олон 5 хүн ч гэсэн маш их баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлгийн анхны дугаарын зочин боллоо. Тэгээ Монгол орны Монгол өргөө удам үцгэлэн сайхан түүх туршилт газар олонтой. Тэгээ дараагийн зочид маань илүү сайхан газраар явж хүмүүст аялагт нь илүү сайхан хэрэгтэй мэдээлэл өгч аяллаа нэг нэвтрүүлгүүдийн нэгэн содон сайхан нэвтрүүлэг болох болтугай. Нэвтрүүлэг зураг аяны алтан шар зам чинь үлзийтэй байгаа. За баярлалаа. Амжилтыг дахин хүсье. Баярлалаа. Бас амжилт хүсье. За тэгэхээр үзэгчтэй видео телевизийн хамт олон аялагч зурагчин ан үлзий миний би хамтраад эхний дугаараа 5 хүнд хүргэлээ. Алдаа оноо янз бүрийн байгаа 5 хүн бас өөрснийхөө сайхан зөвлөгөөнүүдийг санаа оноог биднэрт доорх манай сошиал хаягуудаар хүн одоо уцаар холбогдож өгч болох юм шүү. Бид бас цааш тех нэвтрүүлгүүд дээр илүү анхаарч илүү бас сайхан зүйлүүдийг оруулж хүргэхийг хичээх болно. Баярлалаа та бүхэнд. Can you feel it? Jack Wolfskin. Hero Birhin. Албан ёсны дистрибьютор BTF Compass.